2053 он. Ватикан цугласан сүсгтэн олны өмнө Роми пап нас дэвшлээ. Америк нэгдсэн улс Хятадын эрдэмтэд хүмүүс хэд түргэн явцтай тархины хорт хавдраар өгч байгааг оншилсан боловч ямар ч имчилгээ олж чадаагүй. Хүн төрөлхтний 68% нь сүүлийн 7 хоногийн дотор нас барсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ. Хэвлэлийн зарим их сурвалж энэхүү гамшигыг энэ оны Нобелийн шагналтантай холбон тайлбарлаж байна. Нөөц цэник ачааллаж байна. Нөөц цэник ачааллаж байна. Нөөц цэнигийн ажиллах хугацаа 5 минут. Хүмүүс тасалгааны цэцэг тайрдаг. Тэдний хайраар цэцэг амьдардаг. Хүн төлөвтөн хайрыг амьдралын үндэс гэж үздэг. Хүмүүс хайлах дуртай амьд. Цэгмэдийн чулуун, вирус судлалын доктор, профессор, биолог, анагаах ухааны Нобелийн шагналтан. Санамжаас сүүлчийн видео дүрсийг сэргээдэг. Та Нобелийн шагнал авчихлаа. Нэрээ би Нобелийн шагнал авчихлаа. Бат жаргалын саруул дэлхийн тайм сэтгүүлийн редактор. Хатнаас олж ямар аимшигтай тахал гарч хичнээн олон сайхан үргэлдэж хэдэн 10 хот балгаас оллоо. Харагч муухай амтын шүү. Та бол хүн төрөлхтний хамгийн том дайсныг даран сүнэж чадсан. Энэ зуны хамгийн агуу баатар шүү дээ. Шагнал гардуулах ёслол дээр хэлсэн таны тэр ойлгомжгүй үгний талаар дэлхийд даяар шуугж байгаа. Ямар үг вэ? Та хэлэхдээ хүн төрөлхтөнд их гавьяа байгууллаа. Одоо байгаль дэлхийхээ өмнө гавьяа байгуулах цаг минь ирлээ гэж хэлсэн дээ. Энэ бол минийх. Харин тэр бол чинийх. Үгүй дээ, баярлалаа. Чи тэгээд миний хэлсэн ямар үгийг ойлгохгүй байгаа юм те? Та бас хүн төрөлхтөн бол энэ гариг дээр үүссэн хорт хавдар гэж хэлсэн. Яг зөв. Яг би тэгчихсэн. Чи арслан гэдэг амьтныг харсан уу? Музейд бол үзсэн. Би хэдхэн жилийн өмнө энэ ертөнцийн хамгийн сүүлчийн арсланг өгж байхыг нь хоёр нүдээр харсан. Чи намайг өнөөдөр ямар их баяр цэнгэлтэй байна гэж бодож байгаа бох. Тийм ээ, та их хөвчлөлтэй хүн. Би цөмийн зэвсэг ашиглаж байгаль дэлхийдээ хор учруулахгүйгээр өчүүхэн жижиг муурны сахлыг нь хөндөхгүйгээр энэ ертөнцөөс хүн төрөлхтнийг тэрч чадна, арчиж чадна. Та үнэхээр нэргэнч хүн юм аа. Надад эцсийн амьсгалаа
Татаж байгаа тэр арслангийн нүд тэнч их наригантай санагдааг бол юм да. Босгоо. Таних бурхан дээр тэнгэр дээр байдаг гэж та бодож байна уу? Эсвэл бог чөтгөрийг газар доор байдаг гэж та санаж байна уу? Аль энэ дотор байдаг. Та ч тэгээ хүн төрөлхтнийг яаж устгах вэ? Намайг харахыг яаж устгасныг чи харсан биз дээ. Би харахны сул талыг олж мэдсэн юм. Хүнийхийг ч бас адил. Хүний сул тал нь юу вэ? Та нар энэ ертөнцийг хайрладгүй хэрнээ. Өөрснийгөө ямар шуналтай тачаалаар хайрладаг гэж. Хайр тэгээд бидний сул тал болж байна уу? Бусдыг хайрлахаар хүний тархинд окситоцин гэдэг бодис ялгардаг юм. Би тэр бодисыг түргэн явцтай тархины хорт хавдар болгож хөргөдөг. Вирусыг нь би зохиож авсан юм. Хайрлах сэтгэл нь хүмүүсийг алах нэ. Өнөөдөр та хайрыг үхэл гэж нэрлэж болно. Арсланг хүмүүс юу гэж хожилдгийг мэдэх үү? Мэдэхгүй. Аратны хаан гэж хожилдог байсан. Хайрын, окситоцины, вирусын улмаас хүн төрлөختөн мөглөө амьд хүний тоо тэг